За сайн байцгаана манайхаа. Тэгэхээр бид нар явсаар байгаад маш жижигхэн нэг тосгонд ирчихсэн байгаа. Энд ерөөсөө нэг 300-400 энэ оршин суугчтай юм шиг байна. Тэгээд энэ тосгонд яагаад ирчихсэн байгаа гэхээр өмнө Италид явж байгаад Италийн автомашины үндэсний музей гэж байсан бол яг үндэснийхэн музей гэж юм байдаггүй юм байна гэдгийг сая сүүлд анзаарлаа. Тэгсэн юу болсон бэ гэхээр Герман улсын иргэн 75 настай Лох гэдэг LOH гэдэг нэртэй энэ ирхэн байна. Өөрийнхөө машиныхаа цуглуулгыг цуглуулж явсаар байгаа тэр нь бол бүр 150 гаруй машин болчихсон. Тэгээд түүндээ зориулаад Германы үндэсний автомашины музей гэж нээсэн юм байна. Тэгээд энэ болохоор газар зүүн байрлалаар Франкфурт хотоос жоон дээшээ Нидерланд тал руугаа тэгээд Дюссельдорфтоос жоохон доошоо яг нэг юм жижигхэн тосхон дотор. Тэгээд энэ дотор нэг сонирхолтой Mercedes-Benz өөрт нь байдаггүй цорын ганц загвар болон Ferrari дүртэл байдаггүй загварууд зөвхөн хүн байдаг гинэ. Тэгээд хэдүүлээ хамтаа ороод үзцгээе. За нөгөө нэг Instagram дээр хадгалаад байгаа музей чинь шүү дээ. Ерөнхийдөө хоёр хэсэгтэй юм байна. Энд нь болохоор сонин содон машинууд бас ялгаагүй музейний. Хоёр дахь нь өөрийнх нь коллекц болон музей гэж бас нэг хослол байдлаар явдаг юм байна. Энийг хардаа. Тэр нөгөө нэг Instagram дээр хүмүүс шүүмжлээд байдаг нөгөө RW гэдэг Porsche гэсэн Японч Silicon Valley-ээр уурлаад байдаг. Тэр машины Германд хамгийн анхных нь хөлбөр нь хамгийн анх томилсон машин тэр юм байна. Энэ музей болохоор одоо бид нар өмнө явжсэн музей бодох юм бол маш их хүн хөдөлгөөнтэй юм байна. Тэгээд аргачлгүй уус Instagram дээр нэлээд од болж байгаа. Хоёрт нэгдэд ерөөсөө 2 жил гарангийн хугацаа болж байгаа юм байна музей. Тэгээд олон юм яриад явах те та хэдэн сайхан хэдүүлээ хамтдаа үзье бас сонирхъя тийм ээ. За манайхаа энд байгаа бүх машинууд нь болохоор бүгдээрээ тухайн цаг үедээ уралдаан төрүүлж исэн, урамжсэн тамирчдын нь яг өөрсдийнх нь тэмцээн төрүүлж исэн тэр машинууд юм байна. Тэгээд тэнд нөгөө нэг алдартай өмнө яриасан Сан Мануэл Фанга ойлоо те. Нөгөө тухайн Формула 1-ийн домог тамирчин гэсэн шүү дээ. Тэрний уунж исэн Mercedes-Benz тэнд байна. Энэ ард байгаа машин болохоор Формула 1-ийн өнөө цагийн алдарт домог тамирчин Льюис Хамилтны 2019 онд нийт 11 удаа уралдахаас 4 удаа төрөө авч ирсэн. Яг тэр машин нь одоо бас энэ музей дээр байдаг юм байна. Ер нь энэ Лох гэдэг энэ хүн маань өөрөө дандаа яг юм төрүүлсэн машинууд эсвэл маш алдартай тамирчин унжсэн буюу хожим үнцээр өсгөх гэдэг тийм машинуудыг дандаа аваад хадгалдаг юм байна. Өмнө хэлжсэн шүү дээ. Анх Ferrari болохоор Alfa Romeo-гийн доор уралдааны баг байсан машины үйлдвэрлэж компани байгаагүй. Тэгвэл яг энэ ард байгаа машин болохоор 1935 онд тухайн Grand Prix буюу одоогийн Формула 1-т төрүүлж исэн Alfa Romeo-гийн Ferrari багийн тэм машин юм байна. Толгой бүр эргэлээ гэдэг шиг хардаа 1886 онд ч нөгөө дэлхийн хамгийн анхны машиныг нөгөө Готед аймаг дээр Карл Бенц хийлээ гэж ирж ирсэн шүү дээ. Тэгвэл энэ хартаа 1895 оны яг тухайн үед дэлхийн хамгийн анхны машины нэг бол Бенз юм байна. Тэгээд энэ өмнө ямар хүмүүст байсан бэ гэхээр Бензин гэрүүл болон Henry Fordд байсан машин гинэ. Йоо энэ хүн яаж энэ цуглуулгуудыг бүгднийг хийдэг байна. Хаанаас яаж гэж амар болдог вэ? Энийг хартаа манайхаа нөгөө Михаил Шумахерын 2010 онд яг өмсчихсэн каск нэг гинэ. Дандаа юм гой ач холбогдол өгөхүйц тийм автоспорттой холбогдолтой, автомашинтай холбогдолтой зүйлүүдийг бүгднийг юм цуглуулчдаг байсан юм байна л да. Үзмрүүд нь үнэхээр амар. Энд байгаа бүх машинууд бүгд нийт ширхэг, 2 ширхэг, 3 ширхэг ерөөдөө тийм маш цөөхөн үйлдвэрлэсэн машинууд байдаг юм байна. Тэгээд энэ нийт цуглуулгын нийт өртгөн өнөөгийн Монгол төгрөгөөр бол нэг 5 их 80 төгрөгөөр нийт бүгдийг нь өөр хөрөнгөөр худалдаж авсан гинэ. Тэрний сонирхолтой үзмэр энийг хардаа. Дэлхийн шилдэг суперкар, хайперкар нэг бол яачгүй Bugatti шүү дээ Chiron тий. Тэгвэл Bugatti гаднаас нь зөв бүтэн тавихаас илүүтэйгээр дэлхийд 500 үйлдвэрлэсэн загвар ингээ бүтэн задлаад ингээ тавьчихсан юм байна. Тэгээ энэ нь илүү сонирхолтойгоос гадна. Энэ машин нөгөө нэг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч нөгөө буудууж насардаг Джон Кеннеди гэж байгаа шүү дээ тий. Тэр хүний хамгийн сүүлийнх нь яг унж явж ирсэн машин гинэ. We choose to go to the moon in this decade and do the other thing. Манайх энийг хардаа. Энэ машин таньж гинөө. Юу гэхээр нөгөө 1960 онд
Enzo Ferrari ч нөгөө 2 дугаар Ford гэдэг лөө. Тухайн Ford компани эзэдүүд үрж ирээд нөгөө компани авъя гэж уулзаад тэгээ муудалцаад хөөгдөөд Америк руу яваад тэгээ дараа нь 1900 за яг тулгамдаад байна. 64 онд Ford GT40 гэдэг машиныг хийгээд нөгөө Shelby удирдлагын доор те хийгээд нөгөө юун дээр Ferrari-тэй уралдаадсэн шүү дээ. Нэг кино гардаг Ford vs Ferrari гэдэг кино. Түүл яг тэрний чинь яг тухайн цаг үед уралдаж исэн тэр Ferrari машин чинь энэ байна та. Энэ он яг таарж байна. 1967 оны Ferrari-д 3 удаагийн авраг авч өгсөн машин гэж байна. 24 цагийн Le Mans-ыг дуусгасан гэж байна. Monza-гоос Испани хүртэл 1000 км-ийн уралдааны бас авраг машин гинэ. Бүр Ferrari-гийнх нь яг бүр тухайн цаг ориг машин юм дээ шүү дээ. Тэрийг хартаа. Тэр автобус нэг яг бас дээр үе 1960-70 оны үеийн нөгөө юугаа тээвэрлдэг гэсэн уралдааных машин тээвэрлдэг гэсэн. Ориг автобус нь тэр шүү дээ. Энийг хардаа. Түрүүний яриадсан Mercedes-Benz байхгүй машин хүртэл энд байдаг гэж яриадсан шүү дээ. Юу вэ гэхээр миний ар зогсож байгаа машин чинь нөгөө Instagram дээр гардаг. Дэлхийд ерөөсөө ганцхан хийгдсэн Maybach Exelero гэж цагуур. Тэгээ энэ дээр онцлог нь юу вэ гэхээр энэ машин түүнийг сони юм байлээ. Тухайн үед болохоор машины дугуй хийх гээд тэгээ тэрэн дээр нэг юм өндөр хурцтай машин эрэхтэй. Тэгээ каст машин хийгээд Mercedes-Benz-тэй гэр юм ярилцаа тэгээд хийжсэн машин нөгөө дэлхийд ганцхан хийгдсэн Maybach Exelero цагуур VR2 твин турбо машин тэгээд 350 км/цаг хүрдэг. Энэ өмнө хэд хэдэн эзэн дамжиж явж байгаад одоогийн өнөөдрийн лох гэдэг байгаа энэ хүн дэр ирсэн байна. Тэгэхээр энэ машин бол ерөөсөө Mercedes-Benz ч байхгүй. Дэлхийд ганцхан байгаа Maybach Exelero. Тэгээ зах зээлийн үнэлгээ нэг 7-оос 10 сая евро гэж үздэг. Гэхдээ харьцуулах үн байхгүй. Харин энийг хардаа. Энэ нөгөө нэг алдартай Mercedes CLK GT-R Roadster гэдэг машин. Энэ машин ерөөсөө дэлхийд 5хан ширхэг байдаг машин. 5-ынх нь нэг нь энд. Энийг хардаа нөгөө Шведийн алдарт Koenigsegg гэдэг машин. Шведийн Koenigsegg манайх ерөөдөө мэдэх бах те. Нөгөө амар галзуу бьюлт угсралтуудыг хийдэг хайперкар компани. Christian von Koenigsegg гэдэг нөгөө Koenigsegg эзэн өөрийнхөө аавдаа зориулаад аавынхын нэрээр буюу Jesko гэдэг нэрээр дэлхийн хамгийн хурдан машиныг хийх гээд хийсэн юм байлээ. Тэгээ тэр машин бол бидний зогсож байгаа энэ Koenigsegg Jesko. Харин ардлын Bugatti болохоор дэлхийд ерөөсөө хамгийн анхны 5хан ширхэг 6хан ширхэг хийгдсэн Bugatti-гийн нэг гинэ. Энэ музейг ер нь дэлхийн хамгийн лаг автомашины музей гэж нэрлэдэг байсан хүмүүс. Яг ирэхээр үнэхээр үнэн юм байна. Ерөөсөө явж үзчихсэн бүх музейнүүд дундаас бол энэ музей бол зүгээр яалч бүгднгээ буцагчлаа. Тэрийг хартаа. Тэр нөгөө нэг MG1 тэр нөгөө нэг 1.5 литрийн формулагийн мотортой машин гэдэг байгаа шүү дээ. Тэр машин ч хүртэл энд. За тэгээд Ferrari нөгөө Enzo Ferrari тэнд байна. Бас нэг сонирхолтой машин байгаа. Энэ GT-R 34. Энд бас цааш нэрэ GT-R 34 байдаг юм байна. Тэр цаагаар болохоор яг нөгөө Le Mans эсвэл нөгөө Daytona гэх мэт уралдаанууд яг уралдаж исэн, хөрүүлж исэн машинуудыг бүгдийг нь аваад хадгалчдаг юм байна. За хэвээ Германд ирсэн машин сонирхтой хүн ялангуяа сүүлийн онгоц угаасаа Франкфурт руу нисэж байгаа шүү дээ. Улаанбаатараас те. Тэгвэл Франкфуртээс нэг цаг гарангийн зайтай яваад энэ газар дээр бол зүгээр заавал ирж үзэх хэрэгтэй. Үзмөрүүд үнэхээр тасарчиж. Вау, тасархаа. За энэ удаагийн дугаараар Герман улсын Франкфуртоос дээшээгээ дахиад нэг цаг гараа явдаг газар жижигхэн тусганд байрлах дэлхийн хамгийн лаг музей гэж сүүлийн үед нэр зүгөөд байгаа Instagram дээр одлоод байгаа музейг хамтдаа үзцгээлээ. Тэгээд түрүүний хэлдэг энэ болохоор Герман улсын 75 настай Тербомтон болох Лох гэж хүний бүгд өөрийнхний хувийн цуглуулга загварууд байгаа. Тэгээд нийт зах зээлийн үнэлгээ зөвхөн машиныхаа үнэлгээнүүд нь нэг Монгол мөнгөөр 5.80 төгрөгөөр худалдаж авч цуглуулсан ийм музей байдаг байна. Тэгэхээр Герман улсад ирээд машин сонирхоод гоё газараа орё гэж бодож ивэл эргэлзээгүй шууд ийш урж ирээрээ. Энэ одоо яг дэлхийд нэгдээд дөнгөж 2 жил гарах нь болж байгаа шинэ музей байгаа. Автартын дугаарыг энэ үргээ дуусгая. Тэгээд дараагийн дугаараар удахгүй уулзцгаая.